Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Эргэцэн хөтөж хуулийн нэвтрүүлгийн энэ дугаарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран бэлтгэж үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болж, энэ зөвлөгөөнд хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт оролцсон. Хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж улмаар зохиох бас үүргийг бол тавьсан байгаамаа. Мөн энэ үеэр хорих байгууллагуудын дунд зарласан байсан ажлын үр дүнг дүгнэж 1, 2, 3 дугаар байруудыг эзлүүлсэн ийм үйл явдал боллоо. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлаг байгууллагуудаас 16 онд үйл ажиллагааныхаа үр дүнгээр тэргүүн барийг 2 дахь жилдээ хүртсэн ийм амжилтаар 16 оноо үдсэн байна. Ингээд энэ зөвлөгөөнөөс хийсэн сурвалжлага үзэгч та бүхэндээ төлөвлөе. Өнгөрсөн 2016 онд Монгол улсын тулгуур төрүүлсэн байгуулагдсны 2225, их Монгол улс байгуулагдсны 810, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, ардын хувьсгалын 95, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн баяр давхацсан түүхэн онцлогтой жил байлаа. Монгол улсын үндсэн хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болоод бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тус байгууллагын хариуцсан гүйцэтгэхээр тусгагдсан зорилт, дээд байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлага, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарч ажилласан байна. Дотоод хэргийн яам бол иргэн дээр эрх зүй үйлчлэх жил бол зарласан байгаа. Тэгээ энэ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд 12 байгууллагын дундаас тодорхой өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь хууль зүйн дотоод хэргийн яамны бодлого зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд, гуравдугаарт нь засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгасан тодорхой зорилтууд байж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх гэсэн ийм гурван бодлого зорилтод анхаарч ажиллах ёстой гэдэг үүрэг даалгавар өгсөн. Харьяа байгууллагын дарга удирдлагатай бүгдэнд нэгүслэн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлэх юм бол энэ иргэдэд ойр эрх зүйн үйлчлэгийн жил энэ зорилтын хүрээнд саяны тавьсан 3 чиглэлээр харьяа байгууллагын үйл ажиллагаагаас төвлөрүүлж нэгтгэж ажлаа зохион байгуулж ажиллах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын орчинг улам боловсрогуй болгож, шин төрлийн ялыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулах зорилтын хүрээнд нийгмийн хөгжлийг дагаж, эрх зүйн шинжилэлт хийгдэж байна. Тус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсэн их сурвалж болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын хурлын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан боловч Улсын хурлаас ёсчлон албажуулаагүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх заавар журмуудыг шинжилэн батлах ажил төр хойшлогджээ. Дээрх хуулийн шинжилсэн найруулга нь 2017 онд батлагдах тул бэлтгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлах юм бол Монгол улсын засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан 11, Монгол улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 3 арга хэмжээ. Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөрийн бэлтгэл ажил явц, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын хэмжээнд мөрдөн хэрэгжүүлж байгаа дээд газрын тогтоол, шийдвэр, үндэсний хөтөлбөрийг биелэлтийг тооцсон дүгнсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань 2016 оны ажлаар бас хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа 12 байгууллагаас тэргүүлж үйл ажиллагаагаар тэргүүлж нэгдүгээр хэлсэн байгаа. Тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд жигдэрсэн тодорхой ажил амжилт гаргаж байгаа. Энэ бас ажлынхаа амжилтыг баттгаж 17 онд ажиллах ёстой. Өнгөрсөн 16 онд тодорхой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн. Хоригдл ажилтны албаагчдын нийгмийн асуудлыг шийдэх ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсэн. Энэ амжилтуудаа баттгах ёстой гэж үзэж байгаа. Энэ хүрээндээ бас сая удирдах ажлын зөвлөгөөн дээр бас тодорхой чиглэл үүрэг даалгаврууд өгсөн. Хамгийн гол зүйл бол миний хувьд бас хэлж байгаа юм бол энэ хоригдлуудыг бас тодорхой ажлын байраар хангаж, хохирлоо барагдуулах, мэрэгжил ур чадвар эзэмших, цаашлаад бас хоригдох хугацаагаа багасгах энэ чиглэл рүү бас анхаарч ажиллая. Нэгдсэн хорих анги байгуулагдж байгаа. Үүнтэй холбогдуулаад бас орлого нэмэгдүүлэх, тодорхой үйлдвэрлэл явуулах,
хуучин бас уламжлууд байж байгаа. Өнөөдөр манай хорих газар одоо байгууллагын харьяа газар ивэл компани одоо Монгол улсад хамгийн хямдхан хамгийн чанартай ард иргэдийн одоо эдэлж хэрэгдэг гутлыг одоо сойж хуучин хороомон гутал, Монгол үндэсний загвартай гутал. За цэргийн албаа гэгчдийн албан гутал одоо тий гэх мэтийн одоо бас чанартай хямд үнэтэй гутлууд ойж зах зээлд нийлүүлж байгаа. Иймэрхүү одоо орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, хоригдлыг одоо ажлын байртаа болгох, хоригдлуудаар тодорхой орлого олоод цалинтай болоод түүгээрээ хохирлыг барагдуулах. За мэрэгжил ур чадвартай болох, дээрээс нь хоригдох хугацаагаа багасгах энэ тал дээр бол тодорхой ажлууд хийх ёстой гэдэг. Энэ чиглэлийн ажлуудыг дэмжснэ, энэ чиглэлд тодорхой ажлууд хийх ёстой шүү гэдэг өргөд даалгавар өглөө. Хорих ялагдж байгаа хүмүүсийг нийгмийн амьдралын зөв дадал хэвшилж сургах, тэдний хүмүүжлийн төлөвшөлд эерэг өөрчлөлт бий болгох чухал арга хэмжээ бол ялтныг нийгэмшүүлэх ажил юм. Ялтныг нийгэмшүүлэх чиглэлээр олон бодиттой ажил зохион байгуулсны нэг хэсэг нь бясалгалын хөтөлбөрүүд байна. 2016 онд 26 төрлийн бас байгууллагуудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж, Випашяна бясалгалын ухаалаг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Випашяна судлалын төвийн зуны сургалтанд нийтдээ 13 хорих ангийн 25 албан хаагж 10 хоногийн хугацаанд сургалтанд хамрагдсан юм. Ширээ амьдрах урлаг бясалгалын төв, их хөлөгний уламжлалыг хадгалах төвөөс нийтдээ 420 ялтанд бясалгалын сургалт явуулжээ. Сургалтанд хамрагдсан ялтнуудын сэтгэл ханамжийн судалгаанаас харахад сэтгэл санааны тайвшралыг олсон, анхаарлаа төвлөрүүлж сурсан, үе мөчний өвчин эдгэрсэн, нойронд сайн болсон, сэтгэл санаа ариуссан, муу бодлоос салсан, тамхинаас татгалсан гэх мэт эерэг хандлагууд гарч байна. Манай шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотойс гомдол санал ирдэг нэг одоо асуудал бол иргэний хэргийн шүүхэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа. Энэ дээр одоо хохирлоо барагдуулж чадахгүй байна. Шүүхэн шийдвэр гарчаад ах шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарч ажиллахгүй байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэгч юм уу хариуцагчтай төлбөр төлөгчтэй хуйлдаж байна гэдэг асуудлууд маш их нэг талаасаа гардаг. Нөгөө талаасаа хохирлоо гомдуулах хохирлоо тийм үү яг барагдуулах гэж байхад энэ үед одоо намайг хөлийн хориг тавьчлаа, асуудал үүсгэжлээ. Өөр байдлаар хохирлоо барагдуулах бололцоотой байтал миний одоо амь зуулгуулсан хөрөнгийг нь тураагаад булаагаад авчлаа. Их мэтийн гомдол санал байн гарч байгаа. Энийг одоо бас зогсоох, энэ чиглэл тодорхой шийдэл, тодорхой агц дэвшил гаргах чиглэлээр анхаарч ажиллаа гэдгээс үүрэг даалгавар болгож өгсөн. Өөрөөр хэлэх юм бол шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хамгийн их анхаарал татж байгаа, хил ам таталж байгаа. Энэ иргэний хэргийн шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шин шатанд гаргах ёстой шүү гэдгээс өнөөдөр сайд явуулсан үүрэг даалгавар өглөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь анх үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл үйлдвэрлэл эрхэж, нэгэн үе улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж байсан төвхтэй. Төв аймгийн Баянсум дахь Майнтын хорих ангид бодлуурын үйлдвэр, хорих 407 дугаар ангид зөөлөн ойдол, хувцсны үйлдвэрийн өргөтгөл, хорих 409 дугаар ангид хатуу ойдол, гутлын үйлдвэрийн өргөтгөл, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажлын бэлэний болон эсхийний үйлдвэрийг тус шинээр байгуулжээ. Бүгд найрамдах Турк улсын Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлагийн буцалтгал тусламжаар $31,000 үнэтэй 10 нэр төрлийн тоног төхөөрөмж үхий төмрийн цехийг 2441 дугаар ангид шинээр байгуулж ашиглалтанд оруулсан байна. (2016) оныг дэвшил чанар ёс зүйн жил болох зорилтыг дэвшүүлж, зорилтын ханган биелүүлэхийн төлөө үр бүтээлтэй ажилласнаар тодорхой үр дүн өөрчлөлтүүд гарсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын дарга бригадын генерал Амгалан Баяр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөн дээр цохон тэмдэглэж хэллээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас 2016 онд дэвшүүлсэн 5 зорилтыг бүрэн биелүүлэхийн төлөө удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, идэвх зүтгэл чармаалт гарган ажиллажээ. За 2016 онд бол манай анги байгууллагаас бол нэлээдгүй ажил хийсэн. Нэлээд их хөдөлмөрлөж, нэлээд их ажил хийсэн жил болж өнгөрлөө. Тэр чухтгаараа бас өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын даргын байгуулсан үр дүнгийн гэрээгээр бас үнэлгээтэй бол дүнлэгдэж, маш сайн үнэлгээтэй дүнлэгдлээ. Энэ ажлын хүрээнд бол бид нар бол нэлээдгүй ажил хийлээ. Тэгээд хамгийн нэгдүгürt бол бид нар бол албаа гэгчтэйгээ нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 6 жилийн хааваас барьж ашиглалтанд оруулсан. Энэ нь бол
Нэр бүр өртөг нь бол 300 м квадрат нь 350 мянган төгрөгөөр өссөн. Албаагч маань 900 одоо орж ашиглалтанд орсон байгаа. Дээр нь бол бас хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд бол бэлтгэл ажлыг хангах үүднээс бол 12 м өндөр харуулын цамхыг бол барьж ашиглалтанд оруулсан. Дээр нь одоо ард иргэдэд одоо төрийн үйлчлэгийг ил тод нээлттэй түргэн шуурга хүргэх зорилгоор бол нэг цонхны үйлчлэгийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд ашиглаж байна. Нийт бол манай байгууллага бол 43 байгууллага аж ахуйн нэгжүүдтэй бол хамтарч ажилласан байгаа. Үүнээс бол нийт алтнуудаас хоригдогчд маань ажил хөдөлмөр эрхлэснээр бол 53 сая төгрөгийн бол цалин үйлстэй ажил хийсэн байгаа. Нийт хоригдогчд одоо ял эдэлж байгаа хүмүүсийн маань бол 80% нь ажлын байраар хангалтж ажилласан. Манай Орхон аймаг өөрөө ангийнхаа үйлдвэрлэлийн бүстэй тэр үйлдвэрийн бүстэй бол тоосхны үйлдвэр ажиллаулдаг. Жилдээ 800-аас 1 сая шиг тоос үйлдвэрлэх хүчин чадал өгөх ийм үйлдвэр байж байгаа. Энэ бол улирлын чанартай. Дээрээс нь бид нар энэ 2016 онд ажлын байлээ үйлдвэрлэж эхэлсэн. Энийг бас тоног төхөөрөмжийг судлаад зах зээлийн эрэлт хэрэгцээ юмнуудыг судлаад 2016 оны 2 дугаар улиралд багтааж бол бээлийн үйлдвэр ашиглалтанд оруулсан. Одоогор бол үйл ажиллагаа хэвээ явагдаж байгаа. 2016 онд манай хамт олон хорих айл эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, нийгэмшүүлэх ажлын хөтөлбөр, бясалгалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд үйлдвэржүүлэх, ялтныг ажлын байраар хангах ажлууд зорилтод орсон байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015-16 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хөрөнгө оруулалтаар ангийн үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажлуудыг хийсэн. Мөн тоног төхөөрөмжийн шинжилгээг хийж ажилласан. Үүнийхээ үр дүнд болон гадна аж ахуйн нэгж байгууллагт гэрээгээр 14 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж 90-с ялтныг ажлын байраар 90-100% хангасан амжилт үзүүлсэн. Мөн нийгэмшүүлэх ажлын хүрээнд манайх тоож чи мэрэгжлэр 19 ялтныг, ойдолчин мэрэгжлэр 42 ялтныг мэрэгжил эзэмшүүлсэн. Үүний зэрэгцээ ажилчин залуучуудын орой сургуультай хамтран 7 хүмүүжигчтэй боловсрал олгосон. Мөн 17 онд бол энэ боловсрал олгох ажлууд маань үргэлжлээд бүрэн дунд боловсралыг олгоод явахаар байгаа. Манай ангийн онцлог нь тэр байна. Мөн нийгэмшүүлэх ажлынхаа хүрээнд бясалгалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан. Үүнийхээ зэрэгцээ хөдөлмөрт хамрагддаггүй ялтнуудаа дайлан боёл, зүү ороо, цаасан наамал хийлгэх зэрэг ажлуудад хамрагдж байгаа. Манай ангийн хэмжээнд 13 хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн хүмүүждэг байгаа. Энэ 13 ялтантаа өөрийнх нь бие сэтгхүүн онцлогтон тохирсон хөдөлмөрөөр хангаж 100% ажлын байраар хангаж байгаа. Мөн бусдад учруулсан гим хорын төлбөртийн хөдөлмөрийн хөлснөөс нь судгал хийж шийдвэр гүйцэтгэлийн холбогдох дансуудад шилжүүлж ажилласан. Байгууллагын анхаарчдын дунд нийтийн бие тамир спортыг хөгжүүлэх, системийн хэмжээнд архив. За 2016 онд манай хамт олон бас нэлээдгүй ажил хийлээ. За нэгдүгээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 29 айл хувийн орон сууцтай боллоо. За энэ бол одоо ордоор аваад өөрийн өмчтэй болсон гэсэн үг. За энэ бол бас цаашдаа нийгмийн баталгаа хангаж байгаа. Хоёрдугаар бас ажиллахад цаад ар гэрийн хүндрэл багасж байгаа. За хоёрдугаар асуудал ажлын байрыг 170 ялтаар хангаж чадлаа. За дархныхын үйлдвэртээр оюутлын цех байгууллаа, оюутлын цехээ шинээр барьлаа. За одоо ингээд тодорхой үр дүн төрөөд бас ялтангууд үр дүнлөр бардуулж эхэлж байна. За 3 дугаар хамгийн том асуудал бол манайд орогдол гэмт хэрэг нас баралтын зөрчил гарсангүй ингэж ажиллаа манайд бол. За ер нь бол ажлын байраар бол чанга дэглэмдийн ялтнуудыг бол 100% хангахгүй ажил болж байгаа байна. Үүний тулд бол одоо зоон дотор өөрийнх нь амьдралын бүсийн хажууд үйлдвэрлэлийн байр барих. Тэгснээр одоо хуульд нийцсэн болно. Хоёрдугаар одоо манайх 100% байраар хангая гэж бодож байгаа. За одоо ялангуяа ойдл. За одоо ажилгүй хүмүүс нь бол тэр дайлан оёх. За ажилтаа нь бол тэр одоо гэрээ тийм оёх ингээд 100% ажлын байраар хангана 2017 онд тийм бодолтой байгаа. Манайх 2016 онд ерөнхий газраас дэвшил чанар ёс зүйн жил болгож зарласан. За үүнтэй холбогдуулаад өөрийнхөө үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд
шийдвэрлэх, нөгөө төгөөр ялтны хуулиар болгоцсон эрх үүргийг хангах, за албан хаагчдаа орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нэлээд ажлууд зохион байгуулж хийсэн байгаа. За энэний үр дүнд бол бид нар бас гэмт хэргийг бол 100%-аар бууруулж чадсан, за нас суралтыг 100%-аар бууруулж чадсан, за ялтны дундаас гарсан эрх зүйн ахуйн шинжтэй зөрчлүүдийг 70% хүртэл бууруулж чадсанараа бас манайх энэ жил бас ажлынхаа үзүүлэлтийг ахиулж бас ерөнхий газарт бас шагнагдаад байгаа. Энэ жилийн хувьд чанга дөрвөлцөө оргон гэд ялт хэлж байгаа ялтнуудыг манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуулийн 118-ын 3 цааснаар 118-ын 3 цааснаар анх удаа гэмтэр гүйцэтгэх давтан гэмтэргээс нь ялгах, за эдийн засгийн гэмтэрхтэй ялтнуудыг бусад гэмтрүүднээс ялгах, засарч хүмүүжж байгаа ялтнуудыг засарч хүмүүжээгүй ялтнуудаас ялгаж ийм яламжтай байдлаар ял хэдүүлэх ийм эрх зүйн зохицуулт байсан. За энийгөө бид нар бол өөрийнхөө байршилд бол яг хуулийн хүрээнд нь бол илүүлсэн байгаа. Үүндээ бол энэ ялтныхаа 1-р байрыг бол бид нар анх удаа гэмтэр өгүүлсэн, засарч хүмүүжж байгаа. За энэ гарах ороход төгссөн ийм хүмүүсээ бид нар 1-р байрандаа бол байршуулад байнгын ажил хөдөлмөрт хамруулах, за гарах ороход нь бол нийгмийн эрх зүйн болон холбогдох хууль эрх зүйн эрх зүйд нь бол танилцуулах, за холбогдох нийгмийн халамж үйлчлэгэнд бол хамруулах, суллагдан гараад амьдрах боломж нөхцөлийг одоо хангах чиглэлээр бас холбогдох төрийн болон төрийн бас байгууллагад хамтрах чиглэлээр бас өөр 2-р байрандаа бол бид нар бас тодорхой хэмжээгээр 3 буюу түүнээс дээш удаа гэмтэр өгүүлсэн. За энэ нь бол анхаарал татж байгаа. Байнга сэтгэл зүйн хувьд бол тохиргүй, байнга нийгэм сэтгэл зүйн үйлчлэгийн албатай бол харьцаж байгаа. Ийм шаардлагатай хүмүүсээ тийшээ тусад нь яламжтай байршуулад, за тэднэрт үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээ, тэрний төрөлх хөтөлбөр өнөөдөр бол тусад нь бол боловсруулж гаргасан. За энэний үр дүн бол бас одоо өнөөдөр 16 оны байдлаар бол харагдаж байгаа нь бол нөгөө зөрчил бол 70 хүртэлээр буурснараа бол илэрхийлэгдэж харагдаж байгаа. 2017 оныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгүй болгох жид болгон шинээр батлагдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн талаар албан хаагчдад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх, заавар журмыг шинжилэн боловсруулж батлах, сурталчлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангахад анхаарах, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах арга хэмжээг тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрүүгийн хууль их хурл өргөн баригдаад хэлэлцэгдэж байна. За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль дуудахгүй өргөн баригдана. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бол шинжилсэн хариулгаас хийгдэж байгаа. Энэ хүрээнд байгууллагын хууль биш, байгууллагаас гадна энэ одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл ажиллагааг зохицуулах одоо өргөн цар хүрэх хамарсан хуулийн одоо шинжилэлт хийгдэж байна. За дээрэс нь энэ байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажил амьдралын баталгааг бий болгох, хууль эрх зүйн баталгаа, эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгааг бий болгож энэ байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагчид маань тогтвор суурьшилтаа ирээдүйдээ ихтэй өөдрөг эрч хүчтэй ажиллах бололцоо боломжийг бүрдүүлэх тал дээр тодорхой одоо зохицуултуудыг суулгасан ийм хуулийн төслийг бид нар бэлдэж байгаа. За үүндээ бид нар бас саяны ярьж байгаа иргэний хэрэг гүйцэтгэх ажиллагаа тийм үү? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүнтэй холбоотойс томоохон зохицуултыг суулгах ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр прокурорын хяналтанд биш тодорхой хэмжээгээр одоо төсвөөс цалингаа авдаг, хангамжаа авдаг. Тэгсэн мөртлөө хохирол барагдуулсныхаа урамшууллыг авдаг. Өөрөөр хэлбэл цалинтай дээрээс нь давхар урамшуулалтаа ажиллаж байгаа мөртлөө иргэний хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань дөнгөж 30% биелэлтэй явж байгаа. Энийг одоо яаж сайжруулах вэ? Хувийн компаниар гүйцэтгүүлэх үү? Эсвэл прокурорын хяналтанд дор тусгай албан хаагчнаар гүйцэтгэдэг болох уу? Урамшуулгүйгээр гэдэг асуудлыг бас шийдэх ёстой. Энийг бол энэ хуулиндаа суулгахаас анхаарч ажиллаж байгаа. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран бэлтгэсэн эрх зүйн хөтөч хуулийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. За 2016 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20 ангиуд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад ямар одоо амжилттай мөн хоригдлуудын ялтнуудын хөдөлмөр эрхлэх асуудалд хэрхэн яаж хандаж ямар үйл ажиллагаа явуулсан. За хорих байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ямар арга хэмжээ авч юу зохион байгуулж ажилласан гэд маш олон одоо арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл сурвалжлага за ярилцлагуудыг үзэгч та бүхэндээ өргөн барьж толилуулаа. За эх 7 хоногийн пүрэв гарагт иргэн уулзлаа. Баярлалаа.